За 50 дугаар болгоноос эхлэе. 51 дугаар болгоноос эхлэе. А, Б олонлогууд явд. Тэгэхээр за А олонлог. За энэ бүгдээр Б олонлог ингээд зурчие. Энэ юу илэрхийлж байгаа гэхээр А олонлог 7 элементтэй гэсэн үг. За энэ юу илэрхийлж байгаа гэхээр А, Б-ийн огтлцол буюу А, Б-т нэгэн зэрэг хариулагддаг элемент 4 шиг байгаа гэсэн үг. Тэгэхээр А, Б-ийн олонлогийн огтлцол нь 4 буюу энэ бол 4 элементтэй. За тэгвэл А олонлог маань 7 элементтэй юм чинь бүгдээрээ 7-оос энэ 4-ийг хасахаар энэ олонлогийн элементийн танд гарч байна. Тэгэхээр нийлд 7 хэсэг чинь маань 3 гэсэн үг. За гэтэл А, Б-ийн нэгдэл гэсэн үг. А, Б олонлог маань нийлээд хичнээн элементтэй вэ гэхээр 13 элементтэй. Тэгэхээр манайх энэ нэмэхэд 7 байгааз 13-аас 7 хасчаар тэгвэл манай энэ Б олонлог дангараад 6 элементтэй. Ганцхан Б хариулагддаг 6 элемент. За тэгээд асуулт нь тэгвэл одоо Б олонлогийн элементийн тоо болоорой гэхээр миний олгож байгаа Б олонлог маань энийг олгосон. Тэгэхээр 4 дээр 6 нэгээр Б олонлог маань 10 элементтэй байх нэ. За дараа нь конусын байгуулагч. За конус буюу бүгдээ төрсөн өдрийн малгай шиг юм. Энийний байгуулагч нь гэхээр энэ 12, энэ бас 12. За байгуулагчийг L гэж нэрлэдэг тийм. Суурийн радиус оройгоос нь ингээд тойргийнхын төр өндөр булгалаа. За энэ болохоор суурийн радиус буюу энийг R. За тэгвэл энэ конусын хажуу гадаргуугийн дэлгээс болох. За бүгдийн төрсөн өдрийн ингээд малгай гэж одоо доороо ингээд онгорхоо. За энэ цаасын зүсээд дэлгэчээр юу болох вэ гэсэн чинь нэг юм дугуйн нэг хэсэгтэй. За жишээлбэл энэ хэсэг гэсэн гэж бодъё. За энэ бол манай конусыг дэлгэсэн хэсэг юм. За тэгэхээр энэ хэсэг маань юу гэж чинь манай байгуулагч буюу L. Тэгэхээр энэ 12 бол энэ 12 гэсэн үг. Тэгээ хооронд хүнсгийн альбагт бүрлж. Тэгэхээр хажуу гадаргуугийн дэлгээс болох секторын үнцгийг олоорой гэхээр нэг болгож байгаа гэсэн үг. За тэгэхээр бүгд ийм хэлбэртэй байх үед конусын хажуу гадаргуу суураас нь бусад хажуу талын хам гэсэн үг шүү дээ. За тэрний талбайг болохоор P, R, L гэж хэлдэг. За ийм байх үедээ буюу ногоон өнгөтэй энэ сектор буюу манахаас нөгөө конусын хажуу гадаргуу болохдоо би P-г үрчгэн. За энэ 12-ыг L радиус гэсэн шүү дээ. P-г үрчгэн L квадрат гэхээр бүтэн дугуйлалтай радиусын квадрат. Тэгээд тэрийг бүгдээр 360 дугаар 1 градуст хараалцах секторын талбай. Тэгээд надад альбаас тараалсан хэрэгтэй учраас альбаар үрчилж. Таксины чинь нэг имийг олсон юм чинь хоорондоо тэнцүү P-г үрчгэн L маань нөгөө талаас PL квадратыг хуваахна 360 градус үрчгэн хатбаа. За P-нүүд нурагт чинь тэгэхээр надад эндээс радиус маань 8-д өгсөн. За энэ хоёр байгуулагчаас хоёр талын L туваач. Тэгэхээр энд нэг болоод энд маань L-ийг хуваахна 360 градус үрчгэн халбаа. За гэтэл надад эндээс L маань 12-д өгсөн. 12-ыг хуваахна 360 градус үрчгэн халбаа. За энэ хоёрыг хурангууд энэ ч 30 градус гараад ийшээ үржлэхээр 30-ыг 8-аар үржлэхээр 240 градус гарах юм байна. Тэгэхээр манайх секторын үнцэг маань энэ 240 градус байсан гэсэн үг. За 53. Ийм тоонууд язгуурмалдаг 3 зэргийн олон гишүүнд бичээрэй гэж. За нэгдүгээр би ингээд юугаа мэдэхгүй багчтэй. Тэгэхээр хамгийн эхний арга бол яаж л гэсэн энэ 3 шийдэн юм бол X-с эхний шийдийг хаслаа. Хасах нэг. X-с 2 дугаар шийдэн хаслаа. X-с 3 дугаар шийдэн хаслаа. За энэ бол манай шийдвэр нь учраас ийм олон гишүүд байсан гэсэн үг. Тэгэхээр энд X дээр нэмэх нэгийг үрчгэн X-с нэг үрчгэн X-с 3. За нэг үржүүлэхээр эхний хоёр маань А-гаас хан Б, А дээр нэмэх нь Б юм чинь X-ийн квадратаас 1-ийн квадрат. Үрчгэн X-с 3. За тэгээ хаалтаа задлаад үржүүлэхээр X-ийн куб ингээд үржлэхээр чинь хасах нь 3x-ийн квадрат. Ингээд үржлэхээр хасах x хасгасхын нэмэх нь 3. За ингээд олон гишүүд олж байгаа. Эсвэл бүгдээр яаж л гэж витийн теоремоор x1 нь хасах 1, x2 нь 1, x3 нь 3-тай тэнцүү тий.
За тэгвэл энэ 3 шийдийнхаа нийлбэрийг олсон чи хэд гарч ийн гэхээр энэ 3-ыг нэмсэн чинь 3 гарч байна. Дараа нь бүх шийдийн боломжит 2-9 учир x1-ийг x2-оор орчуулээд x2-ыг x3-оор орчуулээд x1-ийг x3-оор орчуулж. За тэгэхээр x1 x2 үржих энэ нэрийг үржүүлээ. Хасах 1. Дараагийнх нь x2 x3 үржих юм гэхээр 3. Дараа нь x1 x3 үржих нэрийг үржүүлээ. Хасах 3. За тэгэхээр энэ маань хасах гарч байна. Дараа нь 3 шийдийнхаа үржүүрийг сонирхъя. Тэгэхээр энэ 3-ыг үржүүлэхээр юу гарч ийн гэсэн чинь энэ маань хасах 3 гарч байна. За тэгвэл эвитийн теоремоор ингэж өгнө гэдэг чинь би энэ яад өглөө гэсэн чинь ax-ийн куб нэмэх нь bx-ийн квадрат нэмэх нь cx нэмэх нь dx ийм куб төртөлөөл манай 3 шийдийн нийлбэр нь x квадратын өмнөх коэффициентийг эсрэгээр хавсдаа тэнцвэдэг. Өөрөөр энэ маань хасах b хуваах нь энэ маань нэг талаас хасах b хуваах өмнө байгаа нь a коэффициент нь шүү дээ. Бахана. За энэ бүх боломж 2 сүүжийн нийлбэр болохоор 2 дахь нь хэвээр нь. Тэгэхээр нэмэгцээ өмнөх коэффициент очно. 3 шийдэн үржир маань энийг эсрэгээр нь, энийг хэвээр нь, энийг эсрэгээр нь. Тэгэхээр нэмэгтэй чинь хасахдыг бахна. За ийм байдаг. Энийг ашиглаж болно. Тэгэхээр би одоо куб тэгштэглээ зохионоо гэхээр яг гэсэн чинь x-ийн куб, x-ийн квадрат, x нэмэх нь султаа. За нэмэх нь хасгаж багтдаг тий. За тэгэхээр манай шийдүүдийн нийлбэр маань нэмэх 3 гэсэн байгаа. Нэмэх 3-ыг энэ эсрэгээр. Тэгэхээр энэ маань хасах 3. За дараа нь 2 сүүрч маань хасах нь байгаа. Энийг энэ хэвээр нэ. Тэгэхээр энэ маань хасах 1 гэсэн. За тэгээд дараа нь сул тав маань хасах 3 байгаа. Энийг энэ эсрэгээр хасах 3 маань нэмэх 3. За одоо бүгдээ ажиглая л да. Тэгвэл би ингээд болцсон. Энэ ингээд басаар адилхан байгаа. За тэгэхээр аль жаргаар нь олжлох нэ. За энэ y-гээс x-ээр авсан боломжтой гэсэн үг. Боломжтой нийтэд тэнцвэр бол энэ цэгийг дайрдаг морийг олоорой гэж. За эндээс бүгдээ яах вэ гэсэн чинь энэ маань одоо биднээс мэддэг бичиглэлээр бол боломжтой мэтгдсэн. Тэгээ анхны функц болох гэдэг. За тэгэхээр эндээс би анхны функц олыг эндээс интеграл авнаа гэсэн үг тийм. Тэгэхээр 2x-аас нь 3-аас интеграл авъя. 2-ыг үрчин x-ийн 1 зэрэг төвчин зэрэн дээр 1 нэмээ тэрэндээ болгочихно. Хасах нь 3-аас интеграл авах 3x. За уламжлал авахд байхгүй болсон маш магадгүй нэг товтмол тоо цэг нэмээд өгчихнө. Гэтэл манайх энэ p цэгийг дайрдаг гэсэн юм юм аа. За энэ нөгөө цэгээс хамаард манай парабол нь ингээд хэшээ доош нэмж зөөгцсөн гэж болно шүү дээ. Гэтэл манайх яг энэ p цэгийг дайрдаг гэсэн учраас p-гээ орлуулна. Тэгэхээр y-ийн оронд 3-ыг тавилаа. Тэнцүү энээр хураагдаад x-ийн хооронд хасах 1-ийг тавиад хасах 3-ыг үрчний x-ийн хасах 1-ийг тавиад тэнцээ. Тэгэхээр 3 тэнцүү 1-д нэмэх нь 3 нэмэх нь c. Энээр устдаад c-ийн тэнцүү хасах 1. Тэгэхээр одоо эндээс манай мөрийн маань юу болсон бэ гэсэн чинь y тэнцүү x квадратаас хасах 3x c сул тоо маань хасах 1. Тэгэхээр энэ цэг дайрдаг мөрийг олоорой гэхээр энэ гэсэн үг. Эсвэл бүгд одоо тест бодож байгаа гэж бодвол нөгөө энэ цэгийг орлуулахад гарч байгаа мөрийн аль вэ гэж бас олж олно тийм. За 55. За ABC гурвалжны AB тал дээр C цэгийг ийм харьцаатай байх гэсэн гэж. Тэгэхээр өөрөлдвөл AC1 2 хэсэг байхад CB 1 хэсэг юм байна. За тэгээ бид нар ч яасан гэсэн чинь OA маань A векторыг төгссөн, OB маань B векторыг өгсөн. Тэгээ бүгдээрээ OC векторыг болгоно. За тэгэхээр OC векторыг энэ хоёр яаганаар илэрхийлэх юм байна. За тэгэхээр OC-ийн ямар нэгэн параллел грамм байхгүй учраас бүгд гурвалжны дүрм ашиглаж энэ дээр. OC-г олохдоо нэг талаас би OC A гурвалжныг ашиглаж болно. Эсвэл OC B гурвалжныг ашигласан болно. За би OAC гэсэн энэ гурвалжныг ашиглая. За OC талыг 3 дахь оройр аавгац. Тэгэхээр би энд гурвалжны дүрмээр A орой хийвэл OA дээр нэмэх нь AC вектор. Өөрөөр хэлбэл OA вектор дээр AC вектор нэмэхээр OC вектор гарна. За эхлэл төсөх нэг адилхан бооз. OA надад A вектор гэдэг өгсөн шүү дээ.
За одоо би АЦ векторыг олно гэхээр АЦ вектор маань манай нэг мэдгэж байгаа хоёр яга векторыг яаж илэрхийлэгдэх вэ гэхээр бүтэн АБ болгож илэрхийлж чадна. Тэгвэл АЦ маань энэ зөвхөн дээрээс харвал АБ векторын гэрэн 3 хэсэг байгааз 3 хуваасны 2 юм байна. Тэгэхээр АЦ гэдэг бол АБ векторыг 3 хуваасны 2 юм байна. Тэгэхээр эндээс А вектор дээр нэмэх нь АБ нь болохоор 3-ны 2-ыг үрчнэ гээд за АБ вектор маань юу вэ гэсэн чинь одоо манай 3-ны 3 төрөө нь О юм байна тий. Тэгэхээр би АБ вектор бол АО вектор дээр нэмэх нь АБ вектор гурвалжны төрмээр за тэнгуул одоо ингээ харсан чинь А вектор дээр нэмэх нь 3-ны 2-ыг үрчгэн надаа энд ОА вектор мэдэгдэж байна. Гэтэл энд АО гэж чиглэл нь өөр байгааз АО. Тэгвэл чиглийн эсрэгээс хэлийгүүл энийг хасгааруулчихлахээр А вектор нэмэх нь АБ вектор. За тэнгуул эндээс А вектор дээр нэмэх нь 3-ны 2-ыг үрчгэн хасах А вектор дээр нэмэх нь Б вектор. За тэгээ хаалтаа задлахаар А вектороос хасах нь 3-ны 2 А вектор нэмэх нь 3-ны 2 Б вектор. Тэгэхээр 1-ээс 3-ны 2-ыг хасахаар 3-ны 1 А вектор дээр нэмэх нь 3-ны 2 Б вектор. За юм бахнэ. За 56. Ийм ширхэг элементтэй өгөгдлийн архимед түвшин чинь 11.5. За юу гэсэн үг гэхээр ийм ширхэг өгөгдлөө бүгдийг нэмээд тэгээд эндээ хуваасан чинь архимед түвшин чинь 11.5. За архимед түвшин чи бүгд ихэвчлэн ингээд тэмдэглэждэг те. Ингээ өгөгдсөн. Тэгээд эндээс бүгд юу болждаг гэж бүх энэ өгөгдлийнхаа x-ийнхаа нийлбэр болждаг. Ядвал n тухайхаар юм чинь n-ээр үржүүлчихээр манай өгөгдсөн бүх өгөгдлүүдийн нийлбэр нь гарна. За одоо эндээс энийг болохоор чинь би x тус бүрээс нь 10-ыг хасаад нийлбэр нь 27 бол n утга бол гэж. За энэ юу гэсэн үг вэ? Өгөгдөл тус бүрээс 10-ыг хасаад бүгдийг нэмсэн чинь 27 гарсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл товчлоод бичүүл ингэсэн гэсэн үг те. Эхний өгөгдлөөс 10-ыг хаслаа. Нэмэх нь хоёр дахь өгөгдлөөс 10-ыг хаслаа гэх юмшлан xn өгөгдлөөс 10-ыг хаслаа. Энэ нийлбэр нь 27 гэсэн бичлэг юм байна. За одоо би энд x-үүдээ ингээд ялгахчвал манай бүх x-үүдийн нийлбэр за тэгээ хасгаар чинь тоо бүрээс ингээд хасагдаж байгаа. Тэгэхээр n удаа хасгаар чинь нэмэгдэхээр бичвэл энэ маань хасах 10 шиг n гэсэн үг. Энэ нь 27. За одоо x-үүдийн нийлбэр нь хэдий хэрэг. Тэгэхээр 11 10-5 n-ээс хасах нь 10n тэнцүү 27. За хасгаар 1.5 n нь 27 юм байна. Тэр би n-ийг олно гэдэг маань 27-оо 1.5 тухайна гэсэн үг. Тэгэхээр n-ийн утга болороо гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ маань 27-ог 1.5 тухайна гэсэн үг. За тэгэхээр тэр ингээ хоочлон тэ 27 3-ыг үрчнэ гэсэн үг л да. Бахан 1.5. Тэгэхээр яах юм гэсэн энэ хоёрыг хураахаар 2 гараад нөгөөдөр нь 18. Тэгэхээр энэ маань 18-тай тэнцвэжээ. За зис ба төмрийн хаашинд 60 кг. Зис ба төмрийн 60 кг хаашинд. За одоо яасан ч манайх нэг юм хайш байгаа маань 60 кг. Зис ба төмөр байгаа. За энд нь зис, энд нь төмөр хоёр нийлээд 60 кг. Тэгээ бүгд энэ дээр яасан гэсэн чинь 15 кг төмөр нэмсэн. За цэвэр шүү төмөр нэмсэн. Тэгэхээр манайх юу яасан гэсэн чинь 15 дээрээ 60-ыг нэмэхээр нийт 75 кг болсон. За тэнгуүл энэ 75 кг дотор цэсийн эзлэх нь 12%-аар багассан байна. За манай цэс маань энд байсан. Тэгээ би энд төмөр нэмсэн чинь манай цэс маань ихээрээ л. Тэгтээ эзлэх хувь нь 12%-аар багассан гэж. За тэгэхээр би цэсийн эзлэх хувь x% тохиолдож. За тэгэхээр одоо би яасан гэсэн чинь 60 кг гэсэн чинь энэ болохоор манай цэсийн эзлэх хувь нь 12%-аар багассан гэдэг чинь x-ш x-с нь 12% болсон гэсэн үг. Одоо бүгд 60 кг хань цэсийн болно. Цэс маань x% эзэлж байгаа гэсэн чинь. Тэгэхээр x% тоолыг бол 100 хувааж 1% тоолоод x үржүүлнэ. За манай эн чинь зүйл төмөр юм чинь зэс байхгүй. За одоо 75 кг болцсон. Тэгэхээр цэсийн эзлэх хувь нь 100 хуваагаад тэгээд x-с нь 12% үрсэхээр манай зэс гараад. Ингээд зэсүүдээр нь тэнцвүүлжлээ.
За 100-ууд нь ижил баримтамж орхичээ. Тэгэхээр 60-ыг үрчин x тэнцүү 75-ыг үрчин x-с хэн 12. За бас хоёулангийн нэгэн зэрэг 15 туваачил л да. Тэгэхээр 4x тэнцүү энийг 15 туваахаар 5-ыг үрчин x-с хэн 12. Эндээс 4x тэнцүү 5x-с хасах нь 60. За 4-өөс 5-ыг хасахаар хасах нэг x тэнцүү хасах 60 болоод хасах нэгээр үржлэхээр x маань 60%-ийг эзэлжсэн байна. X-ээр би процентыг тэмдэглэсэн шүү дээ. Тэгэхээр одоо асуулт нь багсан бол хаашид хэдэн килограмм зэвсэн бэ? Өөрөөр бүгдээ 60 кг-ийнхаа 60%-ийг олно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 60 кг-д зэс 60%-ийг эзэлсэн юм байна. 100 хуваагаад 60 орчуулна гэсэн үг. Тэгэхээр 3600 100 хуваахаар 36 кг зэс авах байсан байна гэсэн үг. За 58 бидэнд ингээд хувиргалтын нэг А төрс Б төрс ингээд хувирцсан юм байна. Тэгвэл энэ хувиргасан хувиргалтын матрицыг олгож байна. За хувиргалтын матрицаа бий болгох гэж байгаа. Ингээд А, Б, С, Д хувиргалтын матриц байсан байна. За одоо энийг хувиргасан гэхэд би жишээлбэл энэ цэг маань 2 1 гэсэн координаттай цэг. За нэг ийм гэж. За тэр цэг маань энд хэвцсэн байна. Ийм штрих. Тэгэхээр энэ маань координат нь за ингээ хувиргасан чинь дүр нь юу гарсан гэсэн чинь ийм цэгнэнд ийм штрих нь хасах нэг багт хоёр болчих. За дахиад нэг цэг авчих. За энэ цэг авчих. Нэг К цэг гэж. К цэгийн координат нь 5 нэг координаттайсан. Тэгвэл хувираад К штрих нь юу болж байгаа гэсэн чинь эндээс цэг чи энд очиж хасах нэг байхад 5 дээр очижээ. За тийм байх хувиргалтын матрицыг болно гэсэн үг. За хувиргалтын матрицыг болно. Энэ матрицаа хувиргасан учраас энэ матрицаар үржүүлнэ гэсэн үг. За ингээ хувирган буюу энэ хоёр матрицыг үржүүлэхдээ матрицын эхнийхаар хоёр дахь элементээр үржүүлээд харгалцсан чинь энийг 2 үржүүлээд Б-г 1 үржүүлээд нэмж байгаа гэсэн үг. Дахиад баг нь ажил энэ мөрөө энэ багны элементээр харгалзан үржүүлээд нэмж байна. Тэгэхээр 5А дээр нэмэх нь 1Б. 5А дээр нэмэх нь 1Б. За дарааных ингэж бүгд энэ мөрөө энэ багны элементээр үржүүлэхээр 2C дээр нэмэх нь 1D. За дараа нь ингэж үржүүлэхээр 5C дээр нэмэх нь 1D. За ер нь бол 2 цэг авахд би хувиргалтын матрицыг олж чадна. Тэгэхэд бид нөгөө сонгоод 2 цэгийг авсан шүү. За одоо энэ хоёр матриц маань тэнцүү гэдэг чинь 2А дээр нэмэх нь B маань хасах нэгтэй тэнцүү юм байна. А 5А дээр нэмэх нь 1B маань хасах нэгтэй тэнцүү юм байна. Эндээс AB-г олж хэлээд хооронд нь хасчи 2-оос 5-ыг хасгаарч хас 3А B-нүүд нь хураагдаад энэ 0 болчихно. Эндээс манай 0 юм биш. За А-г оронд 0-ыг тавьчих юм манай B-ний хасах нэг юм байна. За ингэ болцсон. За дараа нь энэ маань энтэй тэнцүү. 2C дээр нэмэх нь D 2-тэй тэнцүү юм байна. 5C дээр нэмэх нь D нь болохоор 5-тай тэнцүү юм байна. За хооронд нь хасахаар 2-оос 5-ыг хаслаа хасах 3C D-нүүд нь хураагдаад 2-оос 5-ыг хасахаар хасах 3. Хасах 3-ыг хасах 3 дахаар C1 юм байна. C1 юм чи эндээс энэ чи орлууллаа. D нь болохоор 0 юм байна. Тэгэхээр одоо манай хувиргалтын матрич нь А, Б, С, Д байсан юм байна. А-ны D 0, Б-ний D хасах 1, C1, D 0. За ийм хувиргалтын матрич байжээ. За манайхын энэ ямар хувиргалт байсан юм болоо гэж ингээ харсан чинь жишээл би энэ координат ихтер төвтэй энэ тэгэхээр ийм цэгийн шиг ингээ эргүүлэлтсэн байгаа. 90 градусаар эргүүлэлт байна. Тэгэхээр энэ цэгийг ингээ олболоо. За энд муу адилхан 90 градусаар хэрэгсэн гэдгийг анзаарчлаа тий. Тэгээ энэ бол цагийн зүүнний эсрэг 90 градус эргүүлж байгаа хувиргалтын матрич байна. За дараагийнх нь 59 нь Архимед прогрессын эхний гишүүн нь 41 юм байна. За ялвар нь болохоор хасах 3 юм байна. Тэгвэл эхний энэ гишүүний нийлбэрийн хамгийн их хөтөлбөр болгож байна. Тэгэхээр ерөн зөв ингээ харахад юм байгаа. Нэгдүгээр гишүүн 41 байснаа 3-ыг хасгаар чинь 38, 3-ыг хасгаар чинь 35 гээл гэмшлийн явсараад 3-3-ыг хасаавж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг газар очлоо 35-асаа би 33-ыг хасчихна 2 болоод дахиад 3-ыг хасах нэг гээд гих мэтлэн ингээ явж байгаа гэсэн. Техний хэдэн гишүүн дэлбэр хамгийн хөт авах вэ?
Энэ үед хамгийн их утгаа биш те. Яагвал хасахныг ороод ирнэ гэхээр ингээ нэгээр хасахтаар багасаа авчна. Тэгэхээр ер нь бол би 41-ээс энэ 2 хүртэлх гишүүдийн нийлбэрийг олгож байгаа гэсэн үг. За тэгэхээр эндээс юу гэхээр манай энэ маань 1-р гишүүн А 1-р гишүүн. За 2 маань хэдгээр гишүүн болоо бүгд олъё те. Тэгэхээр N-р гишүүн маань А1-р гишүүн дээр N-ийн эсхнийг удаа D-г нэмэхээр гарсан байгаа. Тэгэхээр манай N-р гишүүн 2 юм байна. А1 маань 41 юм байна. N-ийн эсхний хүчин D нь хэдий гэж 3-аар хорогдоод байгаа учраас хасах нь 3. 2-оос 41-ийг сарж байгаа хасах 39 тэнцүү. N-ийн эсхнийг үрчин хасах 3. Тэгэхээр эндээс 13 тэнцүү N-ийн эсхнийг болоод тэгэхээр эндээс би юу гэж хэлж тэгэхээр N нь 14 буюу эхний 14 гишүүний нийлбэр нь хамгийн их утга авах юм байна. Тэгэхээр эхний N гишүүний нийлбэрийн хамгийн их утгыг олоорой гэж. Тэгэхээр би одоо эхний 14 гишүүний нийлбэр болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр миний хамгийн ихний гишүүн 41. Хамгийн сүүлийн гишүүн 2. Хамгийн ихнийхтэр хамгийн сүүлийн гишүүн нэмээд 2 туваагаад хэдэн гишүүн багчилна те. За тэгэхээр эндээс 43-ыг үрчин ингээ хураахаар эн чинь 7 болоод ингээ 280 21 гэдэг чинь 301 болох юм байна. За ингээд эхний 14 гишүүн нийлбэр нь 301 байна. Хамгийн бага их нь гэсэн үг. За 60 нь болохоор биднэрт ийм 3 вектор өгсөн. B-гээс хэн A вектор, C вектортай параллел гинэ. За юутай гэсэн бүгдээрээ B-гээс хасах нь A вектор явуулна. Тэгэхээр B-гээс хэн чинь 6, P дээр нэмэх нь 4, 3. Эндээсээ A векторыг хасна. А нь эхний хасна эхнийг, 2 дахьаас нь 2 дахьыг, 3 дахьаас нь 3 дахь координатыг хасаад өгч. За тэгэхээр эндээс болох юм чинь 3, 4. За 3 хасах нэмэх гээд 2B. B-гээс за зөв байна тий. За энэ маань C вектортай параллел гинэ. C вектор маань юу вэ гэсэн чинь P-гээс 1 2Q. Энэ хоёр параллел нагдчих юу гэсэн хэрэг эхний координатыг эхнийхт нь ингээд харьцуулахад 2 дугаар координатыг 2 дугаарт нь харьцууллаа. 3 дугаар координатыг 3 дугаар координат харьцуулахад адилхан тоо гарах ёстой. За тэгэхээр эндээс өөрөлдвөл нэг вектор байлахад тэрийг нэг тоогоор үржүүлэхэд түүнтэй параллел вектор гарна. Магадгүй хас тоогоор үржүүлсэн байж болно шүү дээ, тий. Тэр ишлийн тоогоор үржүүлэхэд нөгөө вектор нь гарсан байх ёстой. Учираас энийг хуваагаад яг адилхан тоогох ёстой. За эндээс харуул манайх 3-ыг хуваах нь P-гээс 1 маань 4-ийг 2 дахаар 2 юм байна. Ийшээ ижил 2 өгөхөөр 3 тэнцүү 2 P-гээс 2. Энийг хоошоо гарлаа 5 тэнцүү 2 P. Тэгэхээр эндээс 5-ыг 2 дахаар P маань 2.5. За одоо юу болно? Q болно. Тэгэхээр тэрийгээ дахиад би энтэйг тэнцүүлж ингэ. 4-ийг 2 дахаар 2 маань 3 дээр нэмэх нь 2P гэдэгт нь 2.5 тавьчихна. Хуваах нь Q. Тэгэхээр 2 тэнцүү 5 дээр 3 нэмэхээр 8. Хуваах нь Q. Тэрийг үржүүлэхээр 2Q маань 8 тэнцүү буюу Q-гоос 8-ыг 2 дахад 4. За ингээд PQ-роо олсон байна.